Ассаламу алейкум рахматуллахи баракатуху. За Аллахын нэр гэдэг цуврал хичээл маань өнгөрсөн Рамадан сараар эхэлсэн байгаа. Энэ сар болохоор яг хичээл оруулж амжаагүй. Гэхдээ бүгдээрээ та бүхнийг бол мацгаа сайн барьсан гэж бол бодож байна. За энэ хичээлээрээ ерөнхийдөө цувраллаа ингэж 3-аас 5 нэр нэг хичээлээр үзээд ер нь бол бүх нэрийг бол дуусгая гэж бодож байгаа. Найдаж байгаа. Иншалла. Тэгэхээр хэдийдээ хичээлээ эхэлцгээе. Бисмиллахиррахманиррахим. За ерөнхийдөө хамгийн түрүүнд үзэх ёстой хичээлүүд гэдэг юм бол эдгээр 9 нэрийг сонгосон байгаа. Афу, Ал-Муqtadir, Ал-Wakil, Ад-Dar, Ал-Hasib, Ад-Dayan, Ал-Fattah, Al-Tawwab, Al-Haq. За эхний нэр маань Ал-Афу. За тухайн нэрнүүдийн утгыг маань хичээл тус бүр дээрээ тайлбарлаад явна. За Рамадан сара гэдэг бол ерөнхийдөө уушлагдах сар. За Афу гэдэг нэр маань болохоор бүх нүглийг бүрэн уучлдаг. Бичсэн бидний бичигдсэн нүгэл бол бүрэн арилдаг тийм арилгадаг гэсэн утгатай нэр байгаа. Ал-Муqtadir гэдэг нэр маань болохоор ерөнхийдөө бүхнийг захирддаг тийм хамгийн хүчтэй тий. Дайснагч бай, манай талагч бай, үйл хөдөлгөөн тий бүх юмыг захирддаг тийм чадaltaй нэгэн гэсэн утгатай. За Al-Wakil. За энэ утгуудыг маань бол тухайн презентацийн дээр нь илүү эргэмүүд тайлбарлаад явна. Би болохоор өөрийнхөө амьдрал дээр эдгээр нэрийг ерөнхийдөө түлхүү хэрглэж үр дүнгийн хүртсэн үднээс сонгосон байгаа. За Al-Wakil гэдэг нэр маань болохоор ерөнхийдөө disposer of affairs буюу бүх хэрэг явдлыг бидний өмнөөс зүгээр хамгийн зөв гаргалгаагаар шийдэж өгдөг нэг юм байгаа. Al-Muqtadir гэдэг нэр маань мэдээж утга нь бол omnipotent буюу бүхнийг чадагч тий Qadir болон Qadir гэсэн хоёр нэрний манд бол цогц гэж ойлгож болно. За эхэлцгээе. Бисмиллахиррахманиррахим. Шахру Рамадан аллади унзила фихил Quraну худан линнаси ва байинатин минал худа вал фуркан. Фамин шахида минкумуш шахра فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام дахиад томруулж байгаа. Бисмиллахиррахманиррахим. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. Астагфирулlah. Зөв уншсан байх гэж найдаж байна. За Ramadan is the month in which the Quran was revealed as a guide for humanity with clear proofs of guidance and decisive authority. Энэ үгээр Рамадан гэдэг нь өөрөө тий ариун Quran судар дэлгэрсэн ариун сар байгаа. Тэгээ Quran судар маань өөрөө хүн төрлөختөнд тий зөв зам руу чиглүүлэгч тийм товч тодорхой тийм нотлог баримт нотолгоо тий болон decisive authority гэдэг маань болохоор тийм decision буюу шийдвэр тий
аль хэдийн шийдэгдсэн тэр одоо хүчин төгөлдөр хууль гэсэн ер нь гэж ойлгож болно. Мэдээж тэр Куран сутрыг Аллах бурхан маань өөрөө одоо яг үг бүгээр нь одоо дэлгээс болгож бидэнд одоо илгээсэн байгаа. So whoever is present this month let them fast. Энэ сард одоо амьд зэрүү эрүүл ахуй байгаа хүн болгон мацаг ярих хэвээр бүтэн сарын турш. За хэрвээ тухайн хүн маань одоо өвчтэй болон ингээд аяллаар явж байгаа бол Рамадан сарын дараа нөхөд яг тэр тухайн өдрийн тоогоор мацаг барих хэвээр. За яг энэ тооны хувьд болохоор шариа хуулийн дагуу яг тухайн сарын нэг өдрийн мацаг яг жирийн саруудын бусад саруудын мацаг барьж байгаатай яг тэнцэхгүй юу гэдэг дээр бол ярих ах. За Куран сутар дээр шууд ингэж бичсэн байгаа учраас ингэж ирчээ. За Allah intends is for you not hardship. Allah бидэнд болохоор тийм одоо амар тэгээ бидний үйл хэрэгийг амархан болгох үүднээс одоо энэ зарлигуудыг болгож байгаа. Allah биднийг бол зовоосоо гэж бол хүсдэггүй. So that you may complete the prescribed period and proclaim the greatness of Allah for guiding you. За энэ сарыг бол ингээд дуусгах хэвээр ингээд бүтэн сарын турш мацгаа бариад тий. За Аллахыг одоо proclaim the greatness of Allah гэж Subhanallah гэж тасбих хийхтэй. Одоо бид нарыг ингээд зөв зам руу чиглүүлж байгаад нь зөв зам руу чиглүүлж байгаагийн үднээс одоо түүнийг одоо магтаж тий Subhanallah гэж тасбих хийхтэй. Одоо шүтэн бишгэрч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө түүний агууг дэлгэх үгдэмдэ монголоор одоо Subhanallah walhamdulillah wala ilaha illallah wallahu akbar wala hawla wala quwwata illa billah Allahumma ighfirli. За түүний одоо төгс төгөлдрийг одоо ерөнхийдөө зикр буюу remembrance of Allah түүнийг сананд орцох хэрэгтэй гэсэн үг. And perhaps you will be perhaps you will be those who will be grateful. Slide na хийж байгаа. За слайдыг үргэлжлүүлэх юм бол perhaps you will be grateful. За магадгүй бид нэр одоо тий мацаг бараад түүнийг одоо төгсийг одоо proclaim буюу одоо алдаршуулад тий бид нэр ингээ зөв зам руу чиглүүлж байгаад нь одоо талархах хаа гэдэг чинь. За дараагийн слайд нь болохоор Бисмиллахиррахманиррахим. Wa idha sa'alaka ibadi anni fa inni qaribun ujibu da'watad da'i idha da'ani falyastajibu li wal yu'minu bi la'allahum yarshudun. Astaghfirullah. За энэ верс нь болохоор Сура Аль-Бакара буюу Куран судрын 2 дахь бүлгийн 186 дахь верс. When my servants ask you, O Prophet, about me, I'm truly near. I respond to one's prayer when they call upon me. So let them respond with obedience to me and believe in me. Perhaps they will be guided to the right way. За when my servants ask you, O Prophet, about me. За одоо тий Аллахын одоо servants буюу одоо муслим хүмүүс тий сүүлийн элч Prophet Muhammad sallallahu alaihi wasallam-аас одоо миний талаар тий Аллахын талаар асуух юм бол ингэж хэлээрээ I'm truly near. За би ер нь одоо Аллах өөрийнхөө servant-ууд буюу тий муслим өөрийнхөө итгэгчдэд бол ойрхон мэддэг. I respond to one's prayer when they call upon me. Одоо энэ муслим хүн тий Аллахт итгэгч нар Аллахыг дуудахад тэр одоо prayer буюу одоо залбиралд нь хариу өгдөг. Аллах өөрөө хариу өгдөг. Аллах бурхан маань. За so let them respond with obedience to me and believe in me. Тэгэхээр одоо тэднийг одоо obedience буюу одоо тушаалуудыг дагах тий
Тэгээд өөрт нь итгэх, за Аллах бурханд итгэж, за obedient буюу одоо бүх тушаалуудыг дагаж хариулаарай. Тэгээд тэд нар зөв зам руу магадгүй чиглүүлэгдэх байхаа. За зөв зам гэдэг маань ерөнхийдөө бурхан бид нарыг одоо зөв зам руу чиглүүлээд тий эцсийн дүндээ одоо маш сайхан газар аваачин гэдэгт бол итгэдэг. Тэр нь одоо яавал бид нар тий аврагдаж одоо уучлагдаж одоо тэр шагнал хүртэх юм бэ тий. За тэр зам руу бол хөтлөнө гэдэгт итгээд бид нар бол Аллах бурханд итгээд түүний одоо тушаалуудыг дагаад тий одоо түүний нэрийг дуудаж одоо уучлал хүсэж одоо өшөөл ирж одоо бусад одоо хэрэгцээ шаардлага илэрхийлдэг байгаа. За тэгэхээр шууд нэрнүүдээс эхэлцгээе. За хамгийн эхний нэр бол сонгож авсан эхний нэр бол Al-Afu. За энэ нэр маань the one who eliminates the partner буюу одоо тухайн одоо бүх нүглийг уучладаг нийгэм байгаа. Одоо бүх нүглийг одоо бичигдсэн байвал одоо бадлуурдаж арилгадаг шиг. За тэгээд өршөөж уучладаг. Allah calls himself Al-Afu. Allah calls himself Al-Afu, the partner, the eliminator of sins, the effacer on 5 occasions in the Quran. He's the one who can make any sin or mistake disappear. Al-Afu not only forgives but can also remove wrong actions, errors, and faults and leaving no trace of them. Тэгэхээр Al-Afu гэдэг нь маань болохоор өршөөгч те нүгэлийг арилгагч, устгагч гэсэн утгатай. За энэ нь болохоор Куран дээр 5 удаа гардаг. За тэгээд Al-Afu буюу одоо энэ нэр маань одоо Аллах бурхан өөрөө те ямар ч нүглийг ямар ч одоо алдааг арилгаж чадна гэсэн утгатай. За тэгээд Al-Afu гэдэг нэр маань зөвхөн уучлаа зохисгүй. За ямар нэгэн буруу үйлдэл, алдаа, тий, дутагдал юу чгүй одоо арилгах тийм одоо чадaltaй тийм нэр байгаа. Ямар ч одоо өмнө нь хизээч тийм хэрэг үйлдэж байгаагүй юм шиг, хизээч тийм нүгэл үйлдэж байгаа юм шиг арилгаж чадах тийм одоо хүчтэй нэр байгаа. Al-Afu is the one who removes and erases someone's sins, mistakes, errors, and faults, and traces, and consequently becomes pleased with one. He's the one who then grants them blessings willingly without even being asked. За энэ нүглийн уучлалын одоо давуу тал нь юу гэдэг юм гэхээр ингээд бүх нүгэл ингээд арилж байгаа хүн ингээд бурханаас ингээд ирж байгаа мэдээж ниама буюу blessing те одоо ивэлийг хүртэхэд илүү амархан болон дундуур нь одоо Аллах бурхан болон түүний одоо итгэгч бол хоёрын хоорондох тэр одоо obstacle те ер нь бол барцад арилна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд бурханаас ирж байгаа ниама те цаанаас ингээд биднэрт зориулагдаж бид зөвхөн биднэрт ингээд тааш тохирох гой одоо хүртээмжтэй тийм blessings те ризq бид нарыг одоо зорж ирэх боломж нь нэгдэж хаалгууд нэгддэг гэсэн утгатай. Тэгээд бурхан өөрөө бид нарыг илүү таалдаг болно гэсэн үг. Ингээ нүгэл нь уучлагдж байгаа хүнийг бурхан илүү таалдаг. За he's the one who then grants them blessings willingly without even being asked. За тухайн хүн маань тэгээд нүглээ уучлуулчих юм бол юм асуугаагүй байсан ч бурхан ингээ цаанаасаа өгөөлэдэг тэр хүнд авч л чадчихвэл ерөнхийдөө өгөөлэдэг гэсэн. За тэгээд Hadith on beautiful names of Allah subhanahu wa ta'ala. За hadith дээр гэж байна. Haddathana Abul Yamani Akhbar. За дахиад эхлэе. За hadith гэдэг маань өөрөө болохоор сүүлийн элч Пропhet Мухаммад саллаллаху алейхи вассаламын одоо амьдрах цагтаа одоо хэлдэг байсан тухайн одоо сургаалууд байгаа. За эдгээр сургаалуудаас дурдах юм бол حدثنا أبو اليماني أخبرنا شعيب حدثنا أبو الزناد عن الأعرج عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال إن لله 99 اسما 100 إلا واحدا من أحصاها دخل الجنة.
За тэгэхээр энэ Аллахын одоо тийм үзэсгэлэнтэй одоо нэрнүүдийн талаар юм сургаал ялсан байна. Одоо үг хэлсэн байна гэсэн үг. Одоо монголоор хэлэх юм бол цэцэн мэрэг үг гэж хэлж болно. За Абу Хурайра, the companion of Prophet Muhammad sallallahu alaihi wasallam. За түүний одоо нөгөө сүүлийн элчийн маань одоо дотны одоо companion те хамтрагч маань бол хэлсэн байна. За сүүлийн sallallahu alaihi wasallam хэлэхдээ Аллах бурхан 99 нэртэй 100-аас хасган нэг түүнийг мэддэг хэн болгон одоо парадайс руу явнаа. Тэгээ одоо диважн руу явна гэж бол хэлсэн байдаг. За ерөнхийдөө тухайн 99 нэрийг цээжлээд одоо утгыг нь ойлгоод амьдралдаа хэрэглээд түүнийг одоо дуу хийхдээ хэрэгэлдэг те дууддаг одоо зүгээр ашигладаг. За тэдгээр хүмүүс диважн руу явна гэж бол хэлсэн байна. Тэгэхээр бол энэ 99 нэрийг ерөнхийдөө мэдэж аваа цээжлээд амьдралдаа хэрэглэх нь бол маш чухал. Дээрэс нь 99 нэр дээр нэмээд одоо Аллах бурхны маш тийм одоо төгс чанарууд attributes буюу одоо тийм чанаруудыг илэрхийлсэн бас нэрнүүд байдаг. Дээрэс нь эдгээр нэрнүүдийг хооронд нь ингээд зэрэгцүүлээд холбоо тий одоо combination буюу одоо ингээд хоёр нэрийг одоо хослуулж хэрэглэх тохиолдлууд бол бас байдаг. Түүгээрээ дамжуулаад тухайн нэр маань илүү үсэнтэй илүү одоо утга төгөлдөр болох бас тохиолдлууд байдаг. За Алафу гэдэг нэр маань Куран дээр гарсан тохиолдол. За энэ Бисмиллахиррахманиррахим ин тубду хайран ау тухфуху ау тафу ан суи фа инналлаха кана афувун qadira. За энэ сүүлийн хоёр одоо үг маань болохоор одоо Аллах бурхны хоёр нэр, эхнийх нь болохоор Афу, хоёрын болохоор Qadир. За өнөөдрийн хичээлээр маань болохоор Афу гэдэг хичээлийг үзэж байгаа. Even though you have the right to speak evil, if you're wronged, if you keep doing good, whether openly or secretly, or at least pardon the evil, then that is the attribute of Allah. За одоо биднэрт ямар нэгэн муу юм тохиолдохоор тий магадгүй энэ дээр ингэсэн байна л та. Та хэрвээ ингээд одоо буруу одоо шалтгаангүйгээр буруутгагдчих юм эсвэл одоо буруугаар одоо хилэгдэх те юу гэвэл буруутгагдах одоо шудраг бусаар буруутгагдсан тохиолдол байх үед танд одоо муу хэлэх одоо эрхэн байгаа ч гэсэндээ хэрвээ та одоо үргэлжлүүлээд сайн үс хийгээд те одоо илч бай далдч сайн үс хийхээ үргэлжлүүлээд за эсвэл ядчил тэр нөгөө нэг тань тохиолдсон тэр муу юмыг одоо уучлах чадах юм бол тэр нь болохоор Аллахын атрибут буюу Аллахын тийм чанар юм аа. Уучлах чадах юм бол Аллахын тийм чанар байдаг. За тэгээд Аллах бурхан маань одоо бүхнийг уучлахч. За тэр бол тийм бүхнийг одоо chastise буюу одоо шийтгэж шүүх тийм чадaltaй гэсэн утгатай. За тэгэхээр энэ тавсир байна. Саяын verse маань болохоор тэгээ Сура Ниса гэдэг бүлгийн 149 дахь verse байгаа. За Ал-Qadир гэдэг нэр маань ерөнхийдөө энэ дэр тэ одоо Al-Afuwun Al-Qadira гэж байгаа шүү дээ тэ. Al-Afuwun Qadira. За тэр нь болохоор all pardoning and he has all the power to chastise гэдэг нь болохоор ерөнхийдөө бурхан бол бүхний чадагч, бүхнийг уушлагч, бүхнийг чадагч. Тэгээ тавсир нь болохоор яагаад энэ одоо verse дээр дэлгэгдсэн юм бэ? Яагаад энэ одоо мөр дэлгэгдсэн юм бэ те? За энэ мөр нь болохоор яг юу илэрхийлж байгаа юм? Moral directive of very high value to the Muslims буюу одоо ерөнхийд нь муслимуудын тий одоо ёс зүйн одоо directive буюу одоо ерөнхийдөө ёс зүйн шаардлага тий. За өндөр үнэлэмжийг одоо муслимуудад бол ерөнхийдөө зааж сургаж байгаа мөр гэж бол ойлгож байна.
За тэгээд the hypocrites, the Jews and the polytheists гэдэг тухайн үед болохоор одоо тийм хуурамчтай hypocrite буюу одоо нөгөө альс талаа барьдгүй ингээд ерөнхийдөө ингээд нөгөө нэг яг одоо юу гэдэм бэ ямар нэгэн тийм аль болох одоо өөрийнхөө ашгийг хараад нөгөө бусад одоо хүмүүсийн итгэлийг одоо ашиглаж тий өөрийнхөө амьдралыг болгодог төрлийн хүмүүс. За болон Jews буюу тухайн үеийн одоо Jewish шашныг шүтдэг хүмүүс одоо ившээ одоо тухайн үеийн ерөнхийдөө Jews гэдэг чинь монголоор Христийн өмнөх одоо өмнө дэлгэж байсан шашин монголоор чинь ерөнхийдөө еврейчүүд. За тэгээд polytheists буюу одоо олон шашин олон бурхан шүтдэг. За тэдгээр хүмүүс маань за тэгээд эдгээр хүмүүс маань болохоор ерөнхийдөө энэ исламын шашин дэлгэрхэд бол маш их тийм одоо барцад бол тарьж исэн. Одоо маш их саад учруулж байсан гэсэн үг. Тэгээ early persecuted Muslims тэд нар бол муслим хүмүүсийг бол ингэж шийтгэж одоо зөв бусаар харьцахтаа бол маш идэвхтэй. Persecuted гэдэг чинь ерөнхийдөө тэ хөөж тугаал ерөнхийдөө эрхийн нийтлүүлэхгүй байх. And used all possible means бүх аргыг хэрэглэсэн. However malicious against them. Үнэхээр тийм аимшиг муу арга байсан ч гэсэндээ одоо муслимуудын эсрэг тэдгэрэг одоо тий persecution буюу одоо хөөж хавчлага гэж бол хэлдэг юм. Ер нь хөөж хавчлагад оруулахад бол маш идэвхтэй байсан. Such an attitude inevitably created anger and resentment. Ингээд ингээ хавчагдсан хүмүүс маань одоо яалтчгүй одоо ингээ уур уцаартай бол нүр тулгарсан. За ийм уур уцаар үзий хаталтай бий болгосон. It was in the context of this storm of bitter feelings that God told the Muslims that he didn't consider speaking ill of people as praiseworthy. За тэгсэн ч гэсэн бурхан ингээд тийм муслимуудад ингээд бусдын талаар муу ярих нь тийм одоо сайн чанар биш юм аа. Тийм одоо үнэлэгдэж магтагдахаар чанар биш ээ. Гэдгийг бол хэлсэн байна энэ мөрөн дээр. За no doubt the Muslims had been wronged. За муслимууд ингээд шудраг бусаар ингээд буруутгагдж байгаа ч гэсэндээ and if a wronged person speaks out against the wrongdoer, he's quite justified in doing so. Хэрвээ тэр одоо ингээд шудраг бусаар буруутгагдж байгаа муслим маань нөгөө одоо буруутгаад байгаа хүнийхээ одоо эсрэг те хэлэх одоо эрхэн байдаг ч гэсэндээ тэр нь ч гэсэн зөв ерөнхийдөө одоо тэр нь шудраг гэж бол үзэгдэнэ. Тэгсэн ч гэсэндээ even though this is the person's right, it is more meritorious to continue to do good both in public and private and to ignore the misdeeds of others. За тэгсэн ч гэсэндээ тухайн за энэ одоо хүний эрх ч гэсэндээ үргэлжлүүлээд одоо далд болон ээлд ингээд сайн үйлсээ үргэлжлүүлээд одоо хийж байгаа үйлсээ үргэлжлүүлэх нь илүү meritorious. За гавьяатай гэж орчуулагдсан байна. Ерөнхийдөө илүү одоо үр дүнтэй, илүү одоо бурхны нүдэнд ч гэсэнтэй одоо илүү үнэлэгдэн одоо цагнал өндөртэй гэж ойлгож байна. And ignore the misdeeds of others. Бусад хүн буруу хийж гэнэ үү хамаагүй бити тоол гэсэн утгатай. Or one's idea should be to try to approximate to God's way as far as possible. За ерөнхийдөө одоо муслим хүн маань те ерөнхийдөө хүн одоо God's way гэдэг маань ерөнхийдөө ингээд хэлсэн байгаа шүү дээ. Бурхны the God's way, the right way гэдэг ерөнхийдөө бурхан ямар одоо хүнийг ямар байхад таалж ийн, ямар одоо зөв зүйлсийг бурхан одоо бидний хийгэж одоо хэлж ийн, яаж хийж ийн, за ямар сэтгэлээр тухайн одоо үйл хэрийг үргэлжлүүл гэж ийн. Тэр зэрэгтэй аль болох ойртох хэрэгтэй гэдэг чинь. So God with whom one wants to be close is lenient and forbearing. За эдгээр чанар маань болохоор lenient and forbearing буюу одоо хүлээцтэй. Одоо зөөлөн тэмжээ gentle тийм зөөлөн болон тийм хүлээцтэй зан чанартай хүмүүст ер нь бол тэг бурхан бол
тэдгээр хүмүүстэй илүү одоо ойрхон байдаг аа. Ойрхон байхыг бол илүү үздэг. Ойрхон байхыг үздэг. За he provides sustenance even to the worst criminals and seeks mitigating circumstances in even the most serious offenses. За одоо бурхан бол одоо өөрийнхөө одоо бүх бүтээлүүдэд тий sustenance буюу одоо тухайн одоо амьд бие хүн оршихуйг одоо тижээн тэтгэх одоо тэр зүйлийг бол бурхан өөрөө одоо илгээдэг. Одоо өөрөө бүтээж өгдөг. Хамгийн муу одоо хамгийн муу одоо хэрэгтэнч бай. Six mitigating and the circumstances. За хамгийн одоо аимшигт хэргийг хүртэлтэй муу зүйлийг аль болох ингээ багасгаад аль болох тийм зөөлөн аргаар асуудлыг шийдэхийг бол илүү үздэг. So in order to become close to God, one ought to be generous in spirit and full of tolerance. За бурхантай ойр байхыг хүсэж байгаа юм бол одоо бурхантай ойрхон байхын тулд хүмүүс маань илүү одоо generous буюу одоо өглөгч. За тэгээд generous in spirit буюу одоо and full of tolerance буюу маш их зүйлийг тэгчих чадвартай. Generous in spirit гэхээр ерөнхийдөө өглөгч гэхдээ зөвхөн одоо нөгөө нэг энэ хорвоо дээр ингээд юм өгж байгаас гадна тухайн хүний одоо сүнслэг байдал бол тийм маш тийм өглөгч байх хэрэгтэй гэж бол ойлгож байна. За үргэлжлүүлээд дараагийнх нь хадит алафу гэдэг нэр орсон хадит дахиад нэг хадит байна. За хадасана али бубну айн броншаден бисмиллахиррахманиррахим хадасана ali bnu muhammadin hadatsana wakiyun an kahmasi ibnil hasan an abdullah ibni buraidata an aishata annaha qalat ya rasulallahi araita in wafaqtu laylatal qadri ma ad'u qala taqulina allahumma innaka afuwun tuhibbul afwa fa'fu anni. So in hadith it was narrated from Aisha that she said, O Messenger of Allah, what do you think I should say in my supplication if I come upon Laylatul Qadr? He said, say Allahumma innaka afuwun tuhibbul afwa fa'fu anni. O Allah, you are forgiving and love forgiveness, so forgive me. Bismillahirrahmanirrahim. За тэгэхээр энэ болохоор за Аиша буюу одоо радиаллаху анху сүүлийн мессенжер саллаллаху алейхи вассаламын одоо хамгийн хайртай эхнэр нь одоо ингэж хэлсэн байна. O messenger of Allah, Allahын messenger, what do you think I should say in my supplication? Би одоо энэ supplication хийхдээ юу асуух юм бэ? Юу асуусан дээр юм бэ гэд юу ч хэлэх юм бэ гэж бол бодсон асуусан юм л төвш өгдөглээ. What do you think? Тийм одоо энэ supplication дээр юу гэж хэлэх вэ гэд асуусан юм байна. If I come upon Laylatul Qadr. Laylatul Qadr гэдэг нь бол Рамадан сарын сүүлийн 10 шөнийн одоо энэ сондгой тоотой өдөр тохиодог гэж үздэг. Laylatul Qadr маань өөрөө анх Куран судар дэлгэдчихсэн анхны шөнө байгаа. За утга нь болохоор өчний шөнө буюу одоо тухайн өдөр одоо хүний хувь заяа ерөнхийдөө шийдэгдэг нэг шөнө одоо 1000 сартай тэнцэх хэмжээний тийм одоо чухал шөнө гэж бол үздэг. За
За энэ шүн одоо ингээд бурханаас ингээд одоо хүсэлт гуйхтаа юу гэж хэлсэн дээрээ гэж бодож байна гэдгсэн чинь сүлээлч саллаллаху алейхи вассалам said Allahumma innaka afuwwun tuhibbul afwa fa'fu anni. Oh Allah, you are forgiving. За та бол одоо бүхнийг хүчлагч and you love forgiveness. Ер нь ингээд уучлалтанд дуртай, одоо уучлах дуртай. So forgive me. Тийм болохоор намайг уучлаач. Тэгээ одоо бүх хэргийг маань уучлаас гэсэн утгатай. За энэ дугааг бид нар бол ерөнхийдөө өдөр болгон хэрэглэх ёстой. Санамсардгүйгээр ерөнхийдөө маш их алдаа гаргадаг бид хүн. Удахгүй одоо нэг 75 том нүгэл тий. За болон жижиг нүглүүдийн жагсаалттай хичээл бас орно. За тэрэн дээр бол ерөнхийдөө яг ямар нүгэл ерөнхийдөө бүх нүгэл уучлагдана гэж байна шүү дээ тий. Тэгэхээр яг уу except for like one or few, you know, except for like shirk. Одоо исламын шашингаас өөр шашинтай тий Аллах бурханд итгэдэггүй. За тэр хүмүүсийн үйл бол уучлагдахгүй. За Аллах бурханд яг чин сэтгэлээсээ итгээд яг цор ганц Аллах бурханыг дагаад зүсэглээд одоо зөв зам руу ингээд хичээгээд явж байгаа хүмүүсийг бол бурхан уучлан гэж үздэг учраас уучлаашаа гэж гуйх нь бол зөв ёсны хэрэг. Тэгэхээр бүгдээрээ за энэ дугааг чиглээд өдөр тутамдаа хэрэглэн маш чухал өглөө оройдоо ерөнхийдөө 3 удаа хэлэх нь зөв байдаг. За Allah calls за ерөнхийдөө өнөөдрийн хичээлийг бол ингээд дуусгая. Ер нь нэг нэрэн дээр нэг хичээл орё гэж бодож байна. Тэгэхгүй бол хийдэг бас ундрах тохиолдол. Гэтэ та бүхнийг бол за энэ Аллахын нэрүүдийг ашиглаасаа гэдэг үгнээс энэ дуу оруулж өгсөн байгаа. Энийг болохоор одоо бүгдээрээ ингээд өдрийн 5 залбирлаа хийж байгаа шүү дээ тий. Залбирал хийсний дараа ерөнхийдөө эсвэл Куран уншсны дараа истигфар хийчээд астагфируллах гэчээд араас нь дуа хийвэл илүү үр дүнтэй. Мөн ялгаагүй ингээд өглөөний залбирлыг фажр, зүхр, аср, магриб, эша гэдэг залбирлуудын дараанаас эдгээр дуаануудыг одоо хэлэх юм бол илүү одоо үр дүнтэй гэсэн үг. Одоо Аллах бурхан илүү одоо хүлээж авдаг гэсэн утгатай. За та бүхнийг одоо ерөнхийдөө коммент хэсэгт үлдээгээрэй. Ямар хичээлүүд бол үзмээр байгаа. За тэгээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Дараагийн хичээл дээр түрүүний хэлсэн 9 нэрийн одоо дараагийнх буюу Ал Мугта дээр гэдэг нэрийг үзнэ. Ерөнхийдөө нэлийн удаан завсарласан учраас чадвал өдөр тутам чадахгүй л 7 хоногт дор хаяж 3 хичээл бол орё гэж бодож байгаа. За баярлалаа. Жазакаллах хайр. Ассаламу алейкум ва рахматуллахи ва баракатуху.